Намын даргын асуудал бол өөрөө ингээд те. Уг нь бол намын дотоод л асуудал шүү дээ. Яагаад энэ улс орны үндэсний хэмжээний болчихгүй бол гол нь бол одоо энэ төр бол Монголын хамгийн том компани. Хамгийн их мөнгөтэй. Хамгийн том компани. Эрх мэдэлтэй. Тэгэхээр бол энэ компани удирдлагыг хэн авах вэ гэвэл тэр чинь л одоо гол асуудал шүү дээ. Одоо намын дарга бол ерөнхий сайд байна гэдэг тэр чинь одоо дүрмээрээ тогтцсон зүйл шүү дээ. Тэгэхээр намын дарга гэдэг бол ерөнхий сайд гэдэг хоёр чинь бол ингээд авцалтаатай ийм зүйл учраас тэгэхээр намын дарга болж гинэ гэдэг чинь өөрөө тийм тодорхойгүй байдлыг одоо жишээл одоогийн байгаа ерөнхий сайдд бий болгочихсон шүү дээ. Тэгэхээр эн чинь бол одоо ингээд яаж ч утсан одоо бол яг ингээд хоёулаа намын дараагаас нэрээ татаад ерөнхий сайдаа зандан шистер хийнэ гэдэг чинь өөрөө маш ойлгомжгүй байдлыг дараа нь үүсгэнэ. Жишээл одоо би намын дарга болцоход би намын дарга гэдэг чинь юу гэвэл дараагийн сонгуульд би өмнө сонгуульд өгсөн амлалтаа биелүүлж яаж ярих юмтай байж дараагийн сонгуульд ялах тийм ээ миний гол үүрэг шүү дээ намын дарга. Тэгэхээр энэ чинь хэрэгжүүлэх механизм нь хаана байх вэ? Засгийн газар дээр л байна шүү. Тэгээ эн чинь ийм зөрчилтэй юм одоо болчих нөхцөл. Тэгээ ер нь бол яг гол нь бол төр манай төр бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүний бараг одоо 40% шахууг одоо мэдчихэж штэ хянажийн. Тэгээ эн чинь өөрөө бол юм тэнцвэргүй байдлыг одоо үүсгэж байгаа ийм зүйл аа. Нөгөө талаар бол ер нь улс төр одоо өөрөө яагаад Монголд юм чухал болчиход байгаа вэ гэдгийг л гол одоо хариулт. Яаж чухал болчихж байгаа? Яг одоо өөр компани байхгүй. Одоо өөр баялаг бүтээх арга зам байхгүй. Одоо нэг 2 3 том уурхаа тэгээ засгийн газар тэгээ засгийн газрын чинь гол юм татвар. Тэгээ Монголын татвар чинь бол маш өндөр ш. Одоо энэ бизнес эрхлэгчид зөндөөл ярьж байгаа шүү дээ. Маш өндөр татвар авдаг. Тэгээ тэр нь өөрөө үр ашиггүй ингээ те зарцуулагддаг. Тэгээ эн чинь л одоо манай энэ том компаниуд ч гэсэн энэ үгүй хэлэхэд төрийн одоо тендер те энэ төслийг хэн авж ийн тэр л мөнгө хийж байгаа шин. Түүнээс ч одоо яг манай одоо том компаниуд өөрсдөө одоо тийм ээ технологитэйгээд үр ашигтай бараа бүтээгдэхүүн бүтээгээд дэлхийн хэмжээнд гарах брэнд гаргаад ингээ мөнгө олж байгаа юм бол байхгүй шүү дээ. Ерөөсөө одоо яг л одоо инженеэр хэлэхэд төр засагтай хин ойр байна, өөрөлд гал тогоотой хин ойр байна. Тэр затгалан гэдэг шиг хин төр засагтай ойр байна, тэр мөнгөтэй. Тэр одоо ашигтай.